Сайн байцгаана уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд төрөл бүрийн ногоо ашигласан өнгөр гуляшийг хэрхэн хийх аргыг заах болно. За гуляш хүмүүс бол орс хоол гэж ойлгодог. За орсод бас гуляш байдаг. Гэхдээ бол гарал нь бол өнгөр бас гаралтай хоол юм байлээ. За тэгээд ногоонуудаа ирчээд явчихнаа. За сармсаа жижигхэн сармсаа зүгээр бицэлж чинь тэр чигээр нь хийчихнэ. Синаа бицлээд за хашаа яг санийх шиг ирчээд чинжүү гол болон толгойг нь аваад 3 хагас суужгаад 3 хуваана. Тэгээд үүнийгээ дундуур нь хуваачнаа. За тэгээд ер нь бол өнгөр гуляш бас орос гуляштай бол маш адилхан. Хэргэлдэг ногоонууд нь ч гэсэн ийм их ногоо хэргэлдэг. Төмөс, сонгон, сармис, луун гэх мэтчлийн энгийн ногоо ашигладаг. За энэ удаагийн улам илүү гоё гуляш хийхийг зорьсон учраас төрөл бүрийн ногоо ашиглаад өнгөр гуляшийг хийсэн байгаа. За тэгээд ер нь бол баг зэрэг ногоонууд том шижигэн. За ойролцоогоор 1 см-с 1.5 см хэмжээтэйгээр ер нь ногоонуудаа нэгэн жигд адилхан ирчээд явчихнаа. За тэгээд хоёр төрлийн сонгон ашигласан. Яан сонгон, цаан сонгон. За тэгээд ер нь голоор ингэж хувааж байгаа. Нэгээс 1.5 см дөө ирчсэн ирчүүл зүгээр байдаг. За тэгээд яагаад гэх юм бол дараа нь битүү чанагч нь туслах учраас хитрхи жижигхэн ирччихвэл битүү чанагчнд ингээд ногоо нь бол алга болчдөг. Усаад алга болчдөг. Тийм учраас аль болох нэгэн жигд жоохон том зэрэг ирчээд өгөх нь зүгээр байдаг. За тэгээд улаан чинжөө, шар чинжөө ашигласан байгаа. За энэ бол урт чинжөө ашигласан. За дээдлийн толгой хэсэг олон доторх өрийг авчна. За урт чинжөө зарим тохиолдолд ийм халуун ногоотой байдаг. За тэгээд халуун ногоот яагаад халуун ногоотой байдаг? Зарим нь халуун ногоотой, зарим нь халуун ногоогүй байдаг. За тэгээд халуун ногоотой улаан чинжүүтэй хамт ингээд тарьсан тохиолдолд ногоон чинжүү нь ингээд халуун ногоотой болчих тохиолдол бас байдаг юм байна лээ. За тэгээд халуун ногоо чаддгүй хүмүүс бол анхаарах хэрэгтэй. Тэгээд цагаан брокколийн толгойн хэсгийг авч жагаад ишийн хэрэгсэн байгаа. За ишийн ер нь бол хаялдаггүй. Ер нь бол хоолнд ингээд хийхэд бол маш гоё амттай бөгөөд дээрэс нь ер нь бол энэ ногооны голд бол шингэжил маш их байж байдаг. Байцааны гол брокколины гол гэх мэтчлэн энэ зүрийн ногоог бол ер нь бол баг хаях зөөлгүй гэж бодоход болно. Гол хэсэгтээ бас маш гоё амттай эрдэс шимэгтэй байдаг учраас ер нь бол хаявал их дими байдаг. Тиймээс аль болох хоолндоо эргэлээд явцсан бол их зүг байдаг. Тэр бүгдийн нэгэн жигд ингээд гоё том сонгон луунтайгаа адилхан хэмжээгээр ирчээд явчихна. Тэгээд хайрлан тавга халаагаад самсаа хийгээд осоо хийгээд самсаа шаргалангтай болтно. Хоор хайраад явчихна. Тэгээд дараа нь бол сонгон луунгаа хийгээд даус перц жонсож жагаад сайтар хуураад за нэг тагийн таглаж жагаад нэг ойролцоогоор 5 минут хэд төлөвлөгөөр баг зэрэг төлж болно. Эхлээд явчихнаа. Тэгээд 5 минутын дараа энэхүү цагаан брокколи хийсэн. Тэгээд 5 минут болчиход гоё ногоонуудаа зөөлөн болгосны дараа дараагийн зөөлөн ногоонуудаа хийгээд доос ирцүүлжээ. Тэгээд хаш маш их уурлугаар тос шингээд байгаа учраас баг зэрэг тос нэмэдэхэд бол зүгээр байдаг. За тэгээд тагийн татлаад нөгөө хийж байна. За махаа нэг 2 см диаметртэй том шижээд тэгээд дээрээс нь даус перцээс даус перц цацсан хэсгийн доош нь харуулж тэр халаан хайрлан таваа нэгэн сайтар халааж аваад уур гараад ирэхээр нэг их байж зүгээр гоё болдог. За тэгээд
дээрээс нь давс бэрцээ балжчихна. Тэгээд шаргал гоё бор гоё бац зэрэг төлөвсөн гараад ирэхээр нь тэгээд чинь тэгээд нөөтөл нь сайд шараад авчихна. Хоолны арх гэвэл зүгээр за энэ удаа бол зүгээр Монголын водка ашигласан байгаа. Эсвэл улаан вино хийвэл маш гоё амттай болдог. Тэгээд архиныхаа үнэрийн бавцаар гаргаад тэгээд ногоо бас ингээд өөр харилан таван ингээд бас бавцаар дунд галанд ингээд хайраад явж байгаа. Тэгээд бусд нь ингээд махаа хайрчаад за энэ ногоолуугаа ингээд хийжнэ. Тэгээд мах шараад ингээд хайрлын таванд нь үлдсэн бавцаар төлөхийн нэрээр түүнийг ингэж дарс нэрээр ингэж шимтлээд явал тэр бол хамгийн хоолны гоё амтны гаргаж өгч байдаг. Тэгээд дараа нь кетчупаа ингээд кетчупээ баг ингээд чинь бол бавцаар халуус хийж авах ингээд бүхэн гараад хийж үзгээд байдаг. Тэгээд хуурж аваад за усаа хийчихнэ. Халуус хийчихнэ. Халуус хэр зэрэг их байх юм бол энэ хуурж байгаа ногооны төвшнийхэн баг зэрэг ялан 80% нь хийчихнэ. Тэгээд бүлгийн соус хийсэн, давс берц хийгээд за сой соус хийсэн. Берц хийжээ. За энэ чинь бас энэ гоё эмийн урмал бидний хэвэл бас маш гоё. За энэ бас яншуу хийсэн. Дээрээс нь лаврын навчид нэр хийвэл бас гоё амт орно. Өөрийнхөө дуртай эмийн урмал ашиглах бол их зүгээр. Тэгээд сайдаар буслаж жаад тэрэн буслagчныхаа саунд хийчихнэ. Тэгээд дөрвөн буслagчндаа хийгээд битүү 12 минут дөрвөн буслagч нь. Тэгээд тэр хооронд нь бол хажуудлын хачин бол хүчлэн будаа хийдэг хүчлэн бол зовлон зүйл тэгээд шарсан томцтой гэсэн байгаа. Тэгээд нэлээсээ халааж оор хэмжээнд халаад зам 200 градус болчиход хэмсээ хийчихнэ. Хэмсээгээд 180 градус дээр 4 минут тавьцаа шарахад бол маш гоё болдог. За тэгээд ингээд гоё өнгөн ороод ирээд бооцор гадна талын ингээд хатуу болоод ирэхээр энэ бол гоё болдог. Тэгээд тосноос нь гаргаж аваад төмпөнд давс перц чинжууны перц хийгээд хөдөлсөн байгаа. За тэгээд гудаш бэлэн болсон. За гудаш бэлэн болсон дараа бас энэ хайрлан давлаа уцааж хийж аваад сайдаар халааж агаад гурил хийгээд гурил дээрээс нь цацаад өтгөн болгоол маш гоё болдог. За бэлэн бол амтлаад үзье. За маш олон төрлийн ногоо орсон. Маш гоё амттай болсон байна. Бас дээрээс нь энэ шарсан хүмүүс маань маш гоё хачир болж тэгэхээр гоё гуйлааш болсон байна. Та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.